За юуцганда манайхан өнөөдөр таад 2008 онд гарч байсан The Eye буюу нүд хэмээх онц сонирхолтой аимшигын киног ярьж өгнө. Хизээ нэгэн цаг та өөр хүний нүдээр хорвоо ертөнцийг харж байна гэж төсөөлж үзсэн үү? Гэхдээ тэр нүд нь зүгээр нэг нүд биш. Ээлдэв, сүнс, сүүдэр, чөтгөр шулам хардаг далдын өвцтэй нүд байвал яах вэ? Уг киноны голдурд Холливуудын алдарч жүжигчин Jessica Alba тоосон бөгөөд 12 сая долларын төсөөр үтэж дэлхийд дахнаас нийтдээ 58 сая долларын ашиг орлогыг олж байжээ. Нэрэн энэхүү кинотой ижил төстэй бүтээлийг яг кино театрт бодитоор мэдэрч үзэх хүсэж байгаа хүмүүстээ дуулах нэгэн гоё мэдээтэй. Цоо шинээр гарч байгаа The Eye хэмээх онц сонирхолтой солонгос аимшигын кинонд 7 сарын 3-наас манай бүх кино театруудаар цацагдаж эхэлж байгаа гин шүү. Гол дүрдэн солонгосын эй зэрэглэлийн жүжигчин үзэсгэлэнт Шин Мин А тоглосон бөгөөд ихэр ихчигээ цаг бусаар алдснаас хойш багаагаар хараагаа алдан энгийн хүний харах боломжгүй зүйлсийг харж эхэлж буй эмэгтэй дүрийг бүтээсэн байна. 6 сарын 24-нд солонгост гарч ирснээс хойш шууган тариад байгаа тус киног 7 сарын 3-наас бүх кино театруудаар хүлээн авч үзээрэй. Одоо харин бүгдээрээ үндсэн кино руугаа орцгоё. Ийхүү кино маань эхлэхэд Мексик улсын хаан ихтэй нэгэн залуу өсгөө тосгоны хүүхдүүдэд хөөгдөж тугдаад явж байгаа нь харагданаа. Тэдгээр хүүхдүүд нь уг өсгөөг шулам хэмээн дуудаж хараад зүгхээжээ. Нэг мэдсэн өнөөх өсгөө маань энэхүү хавчигдаж гадуурхагдсан байдлыг цаашид тесвэрлэхээ байж таазнаас ос унжуулаад өөрийгөө дүүжиж хорохоор шийднэ. Ийхүү эмэгтэй яг өөрийгөө дүүжлэх гэж байтал түүн рүү нэгэн харбараан дүртэй зүйл дайрдаг бөгөөд ийхүү киноны маань үйл явдал тун учир битүүлэг байдлаар эхэлж байгаа юм. Үзэг зоригтоход бид Лос Анжелес хотод амьдардаг Сидней Уэлс хэмээх өвсгүүдэд танилцсан. Сидней 5 настай байхдаа их чэлэнтэйгээ тоглож байгаад хараагаа алдаж согорсон бөгөөд хожим тэрээр авиаслаг хийлч болжээ. Хэдийгээр Сидней хараагүй боловч бусд мэдрэмж нь маш сайн хөгжсөн тул үүндээ тулгуурлаад аль болох энгийн хүн шиг амьдрахыг хичээнэ. Гэвч түүнд бүх зүйл тийм амар байсангүй. Удалгүй Сиднейгийн амьдралд маш том өөрчлөлт авчрах үйл явдал тохив. Энэ бүх жилийн дараа Сидней эцэст нь хагалгаанд орж өөр хүний нүдний эвэрлэг бүрхөвчийг суулгууснаар эргэн харах боломжтой болдог. Ийхүү Сиднейгийн хагалгаа амжилттай болж орон дээрээ амраад хэвтэж байтал түүн дээр эмнэлгийн өвчтөн Алиса амих бяцхан охин ирж уулзнаа. Алисагийн толгойд гольфийн бөмбөгний хэмжээтэй хавдар байх бөгөөд тиймээс удалгүй хагалгаанд орж хавдраа авахлахаар бэлдэж байгаа ажээ. Хэд хоногийн дараа Сидней эцэст нэг юм эмнэлгээс гарах болоход Хелнэгчин түн дээр ирж эмчин Сиднейгийн нүдний болтыг тайллаа. Тэр үед Сиднейгийн хараа баг зэрэг бүрэлзэж сайн харж чадахгүйсэн ч эмч түнд аяндаа хараан сайжирнаа хэмээн хэллээ. Тэр орой Хелн Сиднейтэй цуг байхдаа хэлж байгаа юм. Аав ээж хоёр минь чамд буцаад хараа орохыг нь харсан ч болоосой. Бас намайг үнэхээр уучлаарай дүү минь. Би энэ мөчийг 15 жил хүлээсэн. Тэргээд углуурганы үгсээ хэллээ шүү. Угтаан бол 15 жилийн өмнө Сидней Хелнэгчээсээ болж согорсон байх бөгөөд Хелнэгч нь болсон явдад маш ихээр гэмшиж явдаг байжээ. Улмаар Сидней ихчигээ тайдагаруулж энэ бүхэн таны өрөө шээ. Та ердөө 12 настай жаахан хүүхэд байсан шүү дээ гэж хэлв. Ингээ шөнө болж Сидней орон дээр унтаж байтал хажуудлын орон дээр хөвтөж байсан нэгэн настай эмээгийн амьсгалын аппарат нь гинт зогсчдгоо. Тэр үед Сидней гинт сэрж хажуу тал руугаа хартал өнөө эмээ чинь нэгэн харс үг мэт биетийн хамтаар өрөөнөөс гараад ивж байдаг бөгөөд Сидней ч одоо тэднийг дагаад гадаа гарлаа. Сидней тэдний араас коридорт гарахад эмээ эхлээд гинт алга болсноо дараа нь дахин гарч ирээд тэгснэ бүр хаасайг үзэгдэж улмаар Сидней дээр хурж ирэн охин минь эмээ даарад байна гэж хэлвэл яах вэ базаргоно гэж. Ийхүү өглөө болоход Сидней орон дээр унтаж байдаг бөгөөд хамгийн түрүүнд орж ирсэн сувилагчаас хажуу орныхоо эмээгийн талаар асуух нь тэр. Сувилагч хариуд нь та хатагтай хил мэнийг хэлж гинөө. Энэ мэдээг дуулахад над үнэхээр харамсалтай байна. Тэр өнгөрсөн шөнө амьсгал хураасан гэж хэлв. Тэгэхээр мань хүн чинь одоо сүнс сүдэр олж харсан болж тааруу да. Үүний дараа Сидней эмчтэйгээ уулзсан хараагаа шалгуулахад эмч нь Сидней нүдний эдгэрэлт маш сайн явагдаж байгааг дуулгалаа. Энэ үеэр Сидней эмчээсээ өөрийнхөө нүдний доонор чухам хэн байсан талаар асуухад эмч түнд нь уучлаарай. Би чамд энэ тал дээр тусалж чадахгүй нэ. Тэглээч чи ингээд хараа орж байгаа юм чинь нүд тэнийг байх нь ерөөсөө чухал биш шүү дээ гэж хариулва. Сидней үргэлжлүүлэн өөрийнхөө харааг хэвийн болох талаар асуухад эмч хүн үнээсээ шалтгаалаад харилцан адилгүй. Гэхдээ хамгийн гол нь чиний хараа биш тарих хитрхи удаан хараагүй явсан болохоор чамд магадгүй мэрэгжлийн хүний тусалцаа хэрэгтэй байхаа гэхин дээр. Үүний дараа эмч Сиднейд шинэхэн нүдэд дасгахтан тусалж чадах Пол хэмээх мэрэгжлийн мэдээллийг өгдөг. Маргааш өдөр нь Сидней эмнэлгээс гарахаас өмнө Алиса охинтой уулзсан түүнд хүчтэй байгаарай, битгий айгаарай эмэн уран мөгч хамтдаа зураг даруулаад амжив. Үүний дараа Хелнэгч нь Сиднейтэй хэд хоног цуг байж дүүгээ асрах хүсэлтэй байдаг ч Сидней түн зүгээр дээ хоёлаа өдөр болгон уцаар ирж болно штэ. Эсвэл та манад ирээд надтай уулзаж болно. Ямар ч тач би одоос ганцаараа байж сурах хэрэгтэй байна гэлээ. Ингээд Сидней гэртээ буцаж ирэхэд хуршууд бол найзууд нь түнд гинтийн бэлэг барьж өгдөг. Мөн манай хүн ихэндээ гоё байсан ч гинт баахан хүний царай харангуудаа жаахан төвгшөөх шинжтэй боловчлаа шүү. Өмнө нүдэнд нь юм үзэгдэж харагдахгүй байсан болохоор аргагүй л байх л та хөрхий. Ингээд дараа хэсэг эхлэхэд Сидней хамаг хүмүүсээ гэрээсээ явуулж амар авлангийнхаа орон залраад яг унтах гэж байтал галтгооноос гинт тажигнах чимээ гарлаа. Сидней гайхаж юу юм болоо гэж шалхахаар очиж шарх шүүгийг нэгэд үстэл гинт нүүрлүүн галт үрэлцгэн тэрэ. Гээ хайрах юм гэж. Тэгтэл ашгүй энэ бүхэн зүгд байж таардаг бөгөөд Сидней цочин сэрэхэд өөрөө арай өөр болсон юм шиг санагдлаа. Улмаар Сидней айж балмагдан цагаан артал дөнгөж шөнийн 1 цаг 6 минут болчихв. Маргааш өдрийн Сидней эмчин зөвлөсний дагуу тусгай мэрэгчлэн Пол гэдэг хүнтэй уулзангаа багада эгчтэйгээ хамт салютаар тоглож байгаад нүднийхээ эвэрлэг бүрхчийг гэмтэн сохорсон тухайга хуваалцав. Хэдийгээр Сидней сохорсноосоо хойш 12 настайдаа эвэрлэг бүрхөв шилжүүлэн суулгах хагалгаанд орсон ч харамсалтай
маань түүний бие донорын эдийг хүлээж аваагүй байжээ. Бас л их зовлон өгсөн байгаа юм шүү. Түүний дараа Сидней эмчин явуулсан шинжилгээний хариуг Полд үзүүллээ. Пол түүнийг шалгаад "Би магадгүй хувьд чамд бол ямар нэг асуудал алгаа. Гэхдээ чи удаан хугацаанд хараагүй явсан болохоор дасгаж яах хэцүү байгаа" гэж хэлдэг. Ер нь бол Сидней удаан хугацааны турш нүдэрээ биш өөр мэдрэхүүгээ ашиглан ирсэн болохоор нүдтэйгээ дасан цогцож чадахгүй байгаа. Мөн мянган шин зүйлсийг нүдэрээ үзэж эхэлсэн учраас эхэндээ баг зэрэг дарамттай байж болох ч сүүлдээ айжмаар дасах учиртай юмсанжээ. Пол Сиднейн тархийг юм хардаг болоод гэнт цочрол авсан тул аль болох харсан бүх зүйлдээ итгэх хэрэггүй хэмээн тайлбарлаж явандаа хувийн болоход нь тусна хэмээн амлав. Эд хоногийн дараа Сидней гэрлөгөө орох гээд явж байтал гэнт коридорт нь нэгний алхах хөлийн чимээ сонсогдсон тэрэ. Эргээд хартал түүний яг ард нь борооны цувтай нэгэнхүү уйлаа сууж байдаг бөгөөд яагаад уйсан талаар нь асуутал "Та миний дүнгийн хуудсыг харсан уу? Манай аав дүнгийн хуудас байхгүйг мэдвэл амар уурлана штэ" гэж байдаг шүү. Улмаар Сидней хүүд тусал гарах чарга бодож байтал өнөөх нь гинтгэн л алга болчихсон байв. Бурхан минь гэж. Ер нь гандан гарч ном уншилахаар болж тэ Сидней минь. Маргааш өдөр нь Сидней оркестр дээр ирээд хийл хөгжмийн бэлтгэлээ хийгээ сууж байтал гэнт өчигдрийн болсон явдал санаанд нь орж гараад анхаарал нь ер нь төвлөрч өгөхгүй байгаа. Удирдаач багш Саймон түүнийг нэг л тавгүй байгааг анзаарч удалгүй хамтдаа кофе шоп орж хэсэг ярилцсан суугаар болов. Энэ үеэр Саймон Сиднейгээс асууж байгаа юм. "Чи ирэх аваар болох концертод бэлэн үү?" гэж асуухад Сидней хариуд нь "Тэмээ, би бэлэн" хэмээн өөртөө итгэлтэйгээр хариулав. Удалгүй Саймон захиалгаа авах гээд явах зур гэнт нэг хачин эмэгтэй Сиднейн дэргэд хурж ирснэ. "Би одоо хийлээ штэ" энтергээ зогсоод байвал яах вэ? Тэгснэ нөгөө эмэгтэй чинь гэнт алга болж дахин гарч ирэхдээ Сидней рүү дайрахад Сидней хойш савж унан зөөгч мөөгчийг мөргөд бүр баларсан юм боллоо. Уусныхаа дараа Сидней Саймонд өөрлөн дайрсан эмэгтэйг харуулах гэтэл цаатах нь аль хэдийн алга болсон байхыг хараад маш их балмагдаж улмаар босон явдал дуушлт үсээд кофе шопоос гараад гүйчгэв. Хамгийн амар нь Сиднейг явсны дараа түүнд мөргүүлж унсан зөөгч асгсан ямаа цэвэрлж байхдаа ширээн дээр асгарсан сахар дээр гарын 5 хорооны дүрс байхыг анзаарсан байдаг. Бараг л сүнс чөтгөр дайруулад яваад байгаа юм шүү дээ. Дараагийн хэсэг эхлэхэд Сидней унтаж байхдаа дахиад шөнийн 1 цаг 6 минутын үед галт төмөр болон хар дүрстэй сүг машин дотор орилж буй охины тухай хард дарж зүтлэв. Удалгүй Сидней хард дарсан зүднээс цочин сэртэл өөрийнхөө өрөөг ахаад л өөр болсон байгааг анзаарч юу болоод байгааг нь ойлгосгоогүй жахам хан түрх гэтэл хажуу талаас нь гэнт сандал нураад ороод ирлээ шүү. Ямар гिची муу хоёр юм болоод байна. Түү. Энэ явдлын дараагаар Сидней ахин Полтой уулзаж ямар нэгэн зүйл үнэхээр болохгүй байгааг хэлэхэд Пол чаддгаараа түүнээс шинжилгээ л авч байгаа юм. Мэдээж шинжилгээний хажуугаар Сидней нүдэн дахиад л хэвэн гарч Пол түнд ямар ч асуудал байхгүйг дуулгана. Гэвч Сидней бухимдаж "Би тэнэг хүн биш шүү Пол. Чамайг юу хэлэх гээд байгааг чинь бүрэн ойлгож байна. Гэхдээ миний харсан зүйлс огтхон чивэн зүйлс байгаагүй" гэд нөгөө муу ёрын юмнуудынхаа талаар тайлбарлах гэж оролдлоо. Гэсэн ч Пол дахиад л Сидней нүдийг тархиндаа дасахгүй байгаагаас болоод тархин хин юм харж байна энтрийгээд ярьдаг юмнуудаа л давтаад байлаа. Полтой уулзсны дараа Сидней гэртээ ирэхэд байрны харуулсан түүнд шинээр захиалсан зурагт нь ирсэн талаар дуулав. Сидней гэртээ ороод шин зурагтаа үзэж байтал гаднаас гэнт хүмүүсийн орилон чарлан сонсогдож эхэлдэг бөгөөд Сиднейч гайхсандаа дурангараа артал коридорт утаас хүмүлзэж байгааг олж харддаг. Тэгтэл гэнт нэг хагас дутуу шатсан нөхөр гэрт нь Сиднейгийн хаалганы дуранд тулаад ирдэг бөгөөд нэг мэдсэн Сиднейн гэрт нь утаад харахад сүүлдээ мань хүн шатаж буй үйлдвэрийн дотор байгаа мэт санагдаж баахан шатаж өгч буй хүмүүсийг олж хараад бүр галзууртлаа айлаа. Гэхдээ тэгтэл ашгүй энэ бүхэн ердөө л хар дарсан зүуд байдаг бөгөөд Сидней айд сандарсандаа их хээлнэр өгөө залгадаг бөгөөд өнөөхөн ч уцаа авдаг. Ингээд гэртээ байхаас айсан Сидней гадуур алхаад явж байтал нэг эмэгтэй түүний урдаас алхаж ирснээр нэвт гараад явчихвал яах вэ? Араас нь Сидней гудамжны нөгөө талд автомашины ослуулсан байхыг хараад яваад очтол түрүүн Сиднейг нэвт сүлбэж гарсан эмэгтэйн цогцос газар хөвтөж байхын тэр. Юу гэж нь болоод байна да. Төд удалгүй нөгөө танил хар суг мэт биед гарч ирснээр өнөөх эмэгтэйн сүмсийг дагуулад явчих. Гэснээс эн чинь одоо бараг л эрэлгийн элчин биш үү те. За энэ явдлаас болж хүн итгэхийн аргагүй айц завтсан Сидней маань нэгэн хятадд ресторанд орж суугаад Пол руу залган тусламж хүсгээр шийддэг. Гэсэн ч удалгүй рестораны цонхны шилэн хагарч хоолны цэсэн шатаж эхлэх бөгөөд сүүлдээ нөгөө ресторан чинь нүдэн дээр нь дэлбэрээд наачлаа. Сидней ингээд л үхэндээ гэж байтал үнэндээ Сиднейн орсон ресторан балгас байж таарав. Удалгүй Пол Сидней дээр хурч ирлээ. Тэгтэл яасан гэж Пол Сиднейд хэдэн 7 хоногийн өмнө энд байсан хятад ресторан дэлбэрэлт олж баахан хүмүүс амиа алдсан тухай хэлдэг бөгөөд үүнийг сонсон Сидней болмол балагдаж харсан бүхнээ Полд дүрсэлж хэлв. Тэгтэн Пол Сиднейг баг сэтгцийн эмгэгтэй болсон гэж дүгнэнгүүтээ "Жээ наа дархиндаа үсэт байгаа төсөөлөл болон бодит байдлаа ялгаж сурах хэрэгтэй байна" гэж хэлдэг. Ингээд Сидней энэ Пол гэдэг нөхөрт угаасаа юу ч хэлээд ойлгохгүй гэдгийг нь ухаарч сэтгэлээр унан ганцаараа яваад өг. За тэгээд манай хүн байрандаа буцаж ирээд лифтэнд суух гээд үжиж лифтний бултанд нэг эрэгтэй хүн цаашаа хараад зогсож байлаа. Хачиргалтай тэр хүнийг Сидней нүдэрээ харж яваач хажууханд байрлах камерын дүрсэн дээр юу ч харагдахгүй байл яах вэ? Тийм болохоор Сидней тэр хүний суусан лифтийг алгасаад хажуу талын өөр лифтэнд суугаад явдаг. Гэсэн ч нөгөө гарчин Сиднейн ард гарч ирснээр бүр агаар дээр хөвч түүн рүү ойртон яг дарж авах гэж байтал азууж лифтний хаалга нээгдэн Сидней зогтож амжнаа. Үүний дараа Сидней аваарын шатаар дээш өксөж гэрийгээ давхар гарч иртэл өнөөх авсан дүнгийн уцаа хайгаад уйлаад байдаг хүүтэй дахиад таарлтан тэр. Энэ мөчид Сидней тэр хүүг үнэндээ сүнс болохыг нь ухаардаг бөгөөд хүүч Сидней рүү харж байснаа гэнт цонхон дээр очиод доош өсөрчв. Сидней түүний араас гүйччихэд цонхны шилийг гараараа хаглаад хүүгийн араас артал өнөөх нь хайцсан бүү мэд
байдаггүй. Ингээд шахагдсан гартаа Сидней гэрлүүгөө орохоор явж байтал өнөөх хүүгийн сүнс дахин гарч ирээд Сиднейг хөөж туугаад эхэллээ. Сидней гэртээ орж ирээд хаалгуудаа тас түгжиж бүх гэрлээ унтрааж хагалгыг нь хагалж гэрээ ямартай чавааранхуу болгож аваад нүдээ алчуураар бов. За үүний дараагаар Сидней рүү Хеленийг чинь хэд хэд залгаж нисэх бул руу явж байгаагаа дуулган өөртөө заавал холбоо ярихыг хүсдэг ч Сидней эгчтэйгээ холбоо ирсэнгүй. Гэвч Хелен Сиднейг уцаа авахгүйгээр нь дахин залгаж хэрвээ уцаа авахгүй байсаар байвал хүн явуулна гэхин тэрэ. Маргааш Хелен Полтой холбогдож Сиднейг шалгуулахаар явууллаа. Полыг Сидней гэрт хурж ирэхэд өнөөх нь гэрээ хавааранхуу болгочихсон нүдээ богоод унтаж байдаг бөгөөд Пол түүний нүдний болтыг авч түүнд юу тохиолдсон байгааг хамтдаа олж мэднэ хэмээн амлав. Дараагаас гарахад Пол Сиднейг эмнэлэгт аваачин гарынхан шархан дээр ойдол тавиулж Сиднейг тэр шөндөө эмнэлэгт тоноглохоор болдгоо. Орой болоход Сидней эм тан уугаад овоогайгүй тайвчраад хэвтэж байтал бяцхан охин Алиса түн дээр хурж ирээд миний толгойд байсан гольфийн бөмбөг одоо байхгүй болсон Сидней гэж хэлчихэд яваадаглөө. Тэгэхдээ Сидней гайхаж Алисаг дагаад гартал Алисаг өнөөх хар сүг шиг юм дагуулад алга болчихвоо. Өглөө болоход Хелен Пол хоёр Сиднейг эргэж ирээд биеийн байдлыг нь асуун Сиднейд Алисагийн үлдээсэн захидлуудыг өглөө. Ер нь бол Сиднейг эмнэлгээс гарсны дараахан хөөрхий Алиса хагалгаагаа дийлэлгүй нас орсон бөгөөд нас орохынхаа өмнө Сиднейд хамтдаа авахгүйсэн зураг болон захидал үлдээсэн байжээ. Тэгтэл Сидней Алисатай авахгүйсэн өөрийнхөө зургийг хараад энэ биш вэ нэтэрэг сонь юм ярьж гарлаа. Үүнийг сонссон Хелен гайхаж энэ чийл вэ штэ гэж хэлэхэд Сидней үгүй хэмээн өөрийнхөө зүтгэж угаалгын өрөөний толинд очиж царайгаа харлаа. Гэтэл мань хүн толины тусгалд бүр шаал өөр царайтай эмэгтэй олж хараад цочирдсондоо нойлын өрөөнийхөө гэрлийг хитэд унтрааж асаадагч царай нь иргэн хэвэндээ орохгүй л байв. Хаанаасаа ямар нүд болоод хэлгэцсэн юмтэй Сидней минь. За энэхүү эмнэлгээс гараад гэртээ ирснийхээ дараа Сидней интернетээр баахан судалгаа хийж эцэст нь хүний биеийн эсүүд хүртэл өөрийн гэсэн ой санамжтай байдаг талаар олж уншдаг. Амьд эс бүхэн тодорхой хэмжээнд дурсамж хадгалах чадвартай байдаг бөгөөд хэрв тухайн эсийг өөр хүн шилжүүлэн суулгавал хүлээн авах чинь тэр ухамсарыг хүлээн авах чадвартай болдог гэжээ. Сидней анханасаа сүнс хардаг байгаагүй ч нүдний доондор нь ямар нэгэн байдлаар далдын ертөнцийг харж чаддаг айхтар хүн байснаас энэ бүхэн үүдэлтэй болж тааруудаа яв. Үүний дараа Сидней Полын ажил руу яаран очиод эртэн шилжүүл суулгасан хүмүүс дооныхоо зан чанар онцлогийг дуурайж байсан тохиолдлуудын талаар олж мэдсэн бүхнээ ярьж өгнө. Улмаар Сидней өөрийнхөө нүдний доонорыг хэн байсан талаар мэдхийг хүсэж байгаагаа Пол хэлэхэд өнөөх нь Сидней чиний хүсэж байгаа зүйл бол нуус мэдээлэл юм аа. Чи надаас энэ талаар асууж болохгүй. Хэрвээ би чамд хэлчих юм бол эмчлэх хэрэг халтна шүү дээ. Хэмээн хариулж Сиднейг уурлуулад явуулчихв. Тэнхүү орой болоход Сидней эгчтэйгээ хамт гэрлүүгөө орж явахдаа лифтэн дотор хөрш айлын хатагтай Чойнтой тааралдваа. Уулгүй Чойн хатагтай яг буухтай зэрэгцээ Сидней нөгөө дүнгийн хуудасаа байн асуугаад байдаг хүүг олж хардаг бөгөөд улмаар тэр хүүг хатагтай Чойны нас орсон хүү Томи болохыг нь мэдж авдаг. Үүнтэй зэрэгцээ хатагтай Чойнч Сиднейг талигч хүүгийн сүнсийг харж байгааг ойлгон миний хүү энд надтай цог байна уу гэж асуулаа. Айхтар гэж. Энэ бүхнийг анзаарсан Сиднейг их чээл нь маш их гайхширч Сиднейгээс юу болоод байгааг асуухад Сидней хатагтай Чойныг нас орсон хүүгийнхээ тухай ярьж байна хэмээн тайлбарлагч Хелен энэ сэдвийг үргэлжлүүлэлгүй лефтнээс суулаа. Энэ явдлын дараа Сидней сайхан гихч нь усанд орж аваад толин дартал өнөөх бүсгүн царай үзэх цээрлэв. Гэвч Сидней энэ удаа арай өөрөөр үзэхэр шийдэж толь руу ихсэж харж байгаад чи яг хин юм бэ? Юу хүсэж байгаа юм бэ? Би чамд тусламаар байна гэж хэллээ. Өнөөх эмэгтэй чинь гинт Сиднейн гарыг хүчээр удирдах нүднийхэн зовхийг хүчээр дээж татуулснаа аимшигтай гал төмрийн дараах дурсамжийг харуулад унлаа. Эмэгтэйн дурсамжийг харангуутаа Сидней айн цочирдон толио хаг зогсон ч хэлтэрхийнүүдээс нөгөө эмэгтэйн царайг харсаар л байв. За ингээд эцэст нь Сиднейн тэсгэл алдарч өөрийнхөө хараад байгаа эмэгтэйн талаар судлахаар шийдэн Хелен ихчтэй нүднийхээ эснийг хэн байсныг заавал олмоор байгаа дуулгадаг. Учир нь Сидней тэр эмэгтэй тохиолдсон аимшигтай зүйлс яг одоо өөртөө тохиолдож эхлээд байна хэмээн үзэж байв. Өглөө болоход Сидней гэрээсээ гарч нүдний хаалганд орсон эмнэлрүүгээ таксидад явах гэж байтал гинт Пол гарч ирэн Сиднейг зогсоож ашгүй нэг юм нүднийхэн доонор Мексикт амьдарч байсан талаар мэдээлэл өгдөг. Түүний дараа Пол Сидней хоёр хамтдаа Мексик руу хөдөлж зам зуур доонорхоо нэрийг мэдж авлаа. Сиднейн доонорын нэрийг Анна Кристина Мартинез гэдэг байсан бөгөөд тэр өсгөө ээжтэйгээ хамт нэгэн жижиг тосгонд амьдардаг байжээ. Удалгүй тэдний тосгонд хурж ирэх үеэр өнөөх байн үзэгдээд байдаг галж ядажгүй эрэгтэй дүрс дахин гарч ирнэ. Тэгж харагдахдаа ядаж явахад гинт машиныхын хажуу мажунаас нь гарч ирээд манай хүнийг байнгын зожоогоостой. Тэр үед Сидней Полоос машинаа зогсоохыг хүсэж хэлж байгаа. Энд гал гарч байсан байна. Би тэр ослыг байн хардаг гэж хэлв. Ингээд мань хоёр гал гарсан газарыг очиж үзэнгээ тэнд байсан түлхэгдсэн сорвтой өвгөөс юу болсон талаар лавалдаг. Хөөдөд нь хэлж байгаа. Бүх хаалга төгжээтэй байсан учраас хинч гарч чадаагүй. Манай ах энэ ослын үеэр шатаж өгсөн. Бас энэ бүхэн тэр шулуунаас болсон гэж хилэнгүүтээ зугтаагаад явчихв. Үүний дараа Пол Сидней хоёр тосгон дундуур Аннагийн гэрийн ягийг хайн явсаар эцэст нэг юм олж түүний ээж хатагтай Мартинез гэдэг хүнтэй уулзж ярилцдаг. Юун түрүүнд Сидней Аннагийн ээжид өөрийгөө охинтой холбоотой гэж хэлээд охиныхын талаар мөн яаж яваад амиа алдсныг нь мэдхийг хүсгэд хатагтай Мартинез баг зэрэг бухимдлаа. Гэсэн ч хатагтай Мартинез Сидней рүү хаягслан харахтаа охиныхоо нүдийг олж хараад бүх болсон явдлын талаар дэлгэрэнгүй ярьж өгөв. Хатагтай Мартинезийн ажилтдаг байсан үйлдвэрт гал гарч маш олон хүний амнаас эрсдэжээ. Хажиргалтай нь үйлдвэрт гал гарахаас өмнө Анна тэдэнд маш олон удаа урьдчилан анхааруулгыг оролцсон ч цаадуул нь Аннаг огт авч хэлэлцээгүй байна. Пол түүнээс Аннагч мөн галын үеэр амиа алдсан уу гэж асуугаад хатагтай Мартинез охиноо тэнд байгаагүй гэдгийг хэлв. Араас нь Сидней хатагтай Мартинезээс асууж байгаа юм. Танай охин чинь үгээр тайлбарлахын аргагүй тийм зүйлсийг олж хардаг байсан уу гэж асуухад тэрээр чи ч гэсэн тэднийг харддаг. Чиний харж байгаа зүйлс жинхэнэ биш. Гэхдээ далд ертөнцийг харж чаддаг байна гэдэг аимшигтай байгааз миний охин үргэлжил ганцаардмал нэг юм байсан. Энтхийн хүмүүс бүгд л түүнээс айдаг байлаа. Тэд бүгд л охиныг нь буруудгадаг байсан.
байсан гэж хэлвэ. Ийхүү манайд яг сайхан ярилцаад үжитэл Сидней хатагтай Мартинезийн дэргэд өнөөх эрэлгийн элчиг харс үг гарч ирж байгааг олж хараад Полд яаралтай түргэн дуудаг гэж хэмээн хэлдэг. Тэгтэл яг тэр мөчөд хатагтай Мартинезийн биеийг гинт муудаж ухаан алдаж ундаг бөгөөд Пол түүнийг яаралтай эмнэлэг түргэж өгөхөр яарвчлана. Полыг явсны дараа Сидней Аннагийн гэрт үлдэж өрөөнд нь яваад ортол түүнтэй шууд ярилцаж эхэллээ. Тэрээр Аннагаас өөртөө чухам юу харуулахыг хүсэж байгаа талаар нь асуув. Тэгтэл Анна Сиднейд ээжийг нь ажилтдаг байсан үйлдвэрт гарсан ослыг үзүүлж эхэллээ. Тэр өдөр Анна гал гарахыг урьдчилан таамаглаж ээжигээ хайсаар үйлдвэр дээр яваад очтол тентхийн ажилчид нь түүнийг ховцсон чинээ тоолгүй хүчээр хөөгөөд явуулжээ. Удалгүй Аннагийн ээж нь гарч ирээд юу болоод байгаа талаар асуухад үйлдвэрийн дарга Аннагийн ээжийг зад загнаж ажилтанд буцаан оруулсан байна. Тэгтэл удалгүй гентийн дэлбэрэлт үүсч үйлдвэр дотор байсан хүмүүс дотроо түгжигдэн амьдараа шатаж эхэлсэн байна. Хэдийгээр нутгийн иргэд буу юм болж байж үйлдвэрийг гаднаас нь онгойлгосон боловч хожим бүгд л Аннаг энэ осол буруутгаж түүнийг шолом хэмээн дуудаж хөөж тууж эхэлсэн байна. Сидней тухайд өрсөн бүх үйл явдлын учрыг ойлгосныхаа дараа Полыг буцаж ирсэн эсгийг шалгахаар зочны өрөөр орох гэтэл гэнэт зойрын өрөөрөө нэвтрэх нууц хаалга өөрөө нээгдэж хаагдж байгааг олж хархан тэр. Улмаар Сидней зойрын дотор юу байгааг сонирхон хаалгаар доош буухад өөрийгөө дүүжчихв Аннаг олж хардаг бөгөөд Сидней яаран очиж түүнийг аврах гэж үздэгч өнөөх нь аль хэдийн үгсэн тул юу ч хийж чадсангүй. Энэ үеэр Пол иргэн ирж Сидней хий зүйлтэй ярилцаж байгааг олж хардагч Анна тэр үед Сиднейд хандан тэр хүмүүсийг аврах хэрэгтэй гэж хэлсэн боловч харамсалтай нь Сидней яг ямар хүмүүсийн талаар яриад байгааг ойлгохгүй хэвээр л байлаа. Ийхүү киноны төгсөл хэсгийн үйл явдал гарч эхлэхэд Сидней Пол хоёр гэрлүүгээ буцаар явж байдаг бөгөөд энэ зүр Пол түнд Аннагийн ээж нас барсан харамсалтай мэдээг дуулгав. Удалгүй манай хоёр хил дээр дөхөж ирэхдээ зэрэгцсэн Сидней байн зүүдэндээ хар тараад бяцхан охиныг хажуухан талд нь аяллаа машин дотор суугаад явж байгааг олж харна. Сиднейн зүудснээр тэр охин аяллаа машин дотроо шатаж өгдөг ажээ. Тэгтэл түүнтэй зэрэгцээд нөгөө эрэлгийн илж аяттай хар сүгнүүд нь бүр маш олноороо автобус руу явсан орохыг Сидней харж удахгүй өнд аимшигтай осол гарч маш олон хүмүүсийн амь насыг эрсэлд ороод байгааг ухаарна. Ядаж байгаад автобусны ардхан талд нь 106 дугаартай том аврын түвшний машин явж байдаг бөгөөд Анна энэ бүх хүмүүсийг аврахын тулд Сиднейд янз янзын зүйлс харуулад 1 цаг 6 минутанд хар дард зүүдлээд байсан болж таардаг. За тэгээд хэрэг явдал юм дээрээ тулсан тул Сидней Пол хоёр нийлээд юун түрүүнд автобусны дотор явж байгаа хүмүүсийг сүрдүүлж энэ дотор тэсрэх бөмбөг байна. Хурдан эндээс гараарай гэж хөдөлгөөнд оруулж чаддаг. Мөн Сидней зам дээр байсан бус хүмүүс ч гэсэн анхааруулга өгч хүмүүсийг замаас гаргаж эхэлнэ. Энэ зур өнөөх аяллаа машинд яваа охины ээж нь юу болоод байгааг шалгахаар машинаасаа буудагч гүйлдэж байгаа хүмүүст мөргүүлж улмаар ухаан алдаж унтхан тэр. Харамсалтай дараагийн мөчид цагдаад хөөгдөн хурдан дахиж буй машин шатхуун тээвэрлэгч машинтай мөргөлдөж улмаар шатхуун алдагдаж гал гарч эхэллээ. Тэр үед Сидней Полтой цуг өнөөх бяцхан охиныг аврахын тулд машины цонхыг гаднаас нь хаглан авардаг бөгөөд яг аваадгүй ч үтэл нөгөө шатхуун тээвэрлж буй машин дэлбэрч хэдэн зуун шилний илтерхийнүүдийн нэг Сидней нүдэнд цогтон тэр. Энэ ослын улмаас Сидней мэн дахин хараагүй боллоо хөөрхий. Гэвч энэ удаа манай хүн гутарсангүй. Учир нь Сидней хараагүй болсон ч амьдралыг шинээр харах өөр нэгэн нүдэ болсон юм. Энэ бүх сорилтын дараа тэрээр олдож буй хорон мөчтөө илүү талархах болж бэрхшээл бүрийг эергээр хүлээн авч хийл хөгжмөдөө улам шамдан урд өмнөхөөсөө ч илүү хүчрэг нэгэн болж чадсан байдаг. За нүрээд бичлэг маань өндөрлөж байна. Дахин сануулхад та хэд маань энэхүү онц сонирхолтой аим шиг кинотой ижил төстэй бүтээлийг яг кино театрт боддоор мэдрэх хүсэж байгаа бол The Ice хэмээх цоошин солонгосын аим шиг кино 7 сарын 3-наас бүх кино театруудаар цацагдж эхэлж байгаа шүү. Та тэгээд солонгос студиогоо дэлхийд дахин шуугин тариад байгаа тус киног 7 сарын 3-наас эхлэн бүх кино театруудаар хүлээн авч үзээрэй. Хэрэг та бүхэнд таалагдсан бол лайк болон subscribe дарахаа бүү мартаарай. Дараагийн бичлэг тун утгагүй шүү. Хүлээж аваарай.